За сайн байцгаана уу? Сувдар энцэн дөрж подкастын дараагийн дугаар донтолтыг хэрхэн давах вэ гэдэг энэ сэдвээр хийхэр бэлэн боллоо. За энэ подкастыг бол миний дотроос одоо ингээд хавраас хойш ярих хэрэгтэй донтолтын сэдвээр яриа гэд ингээд дотроос бол хатгаад исэн. За тэгээд нэлээд удаан судалж жоохон хойшоор сууж яах вэ, ийх вэ гэж эргэлзэж хаширч байж агаад өнөөдөр ингээд гинт онгод ороод гэдэг шиг хийхэр шийдээд ярьж байна. За тэгээ энэ подкастаар бол дараах сэдвийн хүрээнд ярина. Нэгдүгээрт бид донтолт гэж яг юуг яриад байна вэ? Тэр донтолт гэж нэрлэдэг байгаа цар хүрээгээ бол ярина, тайлбарлана. Тэгээд хоёрдугаарт нь донтолт хэрхэн үүсдэг тухай миний ойлголт миний энэ үтсэн харсан сонссон дуулсан хүмүүстэй ажилласан ч гэдэг юм уу те энэ зүйлсийн тухай донтолт хэрхэн үүсдэг тухай ярина. За тэгээ донтолтоос хэрхэн гарах тухай бас л миний олж харснаар хүмүүстэй ажилласнаар өөртөө ажилласнаар донтолтоос хэрхэн гарахын арга аргачлалыг ярина. Тэгээ дөрөвдүгээрт нь донтолтоос гарсан хүнд төрдөг мэдрэмж, дотоод орчин нөхцөл байдлын тухай ярина. За хамгийн түрүүнд донтолт гэдэг нь зөвхөн арх тамхи, мөрөөдө тоглоом ч юм уу, хар тамхи, порнограф гэх мэт зүйлсийн тухай яриа биш гэдгийг ойлгосоо гэж хэрхэм сонсогчдод хүсэж байна. Хүн үнэндээ гар утсаа утга учиргүй ухаад байна. Чихэр амттанд эсвэл ингээд хоолнд ухаанаа алдаад хэтрүүлж идээд эргээд харахад ингээд дандаа харамсдаг ингэж ухаанаа алдаж хэрэглээд байна гэдэг те. Эсвэл кино үзэж нөгөө солонгос драма энэ төр үзэж хамаг цагаа үрээд байна. Шоу цэнгэнд ингээд хит автаад байна. Зогсоож чадахгүй байна. За тэр бүх хэлбэр ингээд бусдын талаар муу мухай зүйл бодоод өнгөрсөн таагүй дурсамжийг ингээд зогсоо завгүй бодоод ч юм уу те зогсоож чадахгүй байна гэдэг чинь буюу бидний амьдрал цөргөөр нөлөөлж байгаа боловч бид нар болигээд болж чадахгүй байгаа бүх энэ зан үйлийг би донтолт гэдэг энэ тодорхойлолтонд энэ цар хүрээндээ оруулж нэрлэдэг байгаа юм аа. Тэгээ доктор Джо Диспенза багшийн нөгөө манай сувг дээр гэдэг Стивен Тейси яриа байдаг шүү дээ. Түүн дээр нөгөө бид ингээд гомдол, буруутгал гэх мэт энэ үзий ядалт гэх мэт юм сөрөг сэтгэл хөдлөлүүдэд донтцсон байдаг гэж яриад байдаг шүү дээ, тэ. Тэгэхээр үүн дээрээсээ улбалаад энэ донтолт хэрхэн үүсдэг тухай донтолтын шалтгааны талаар ярив. Ер нь бол аливаа бүх донтолтын ард явж дандаа сэтгэл зүйн асуудал төрүүлээд үүсчихсэн байдаг. Донтоод байгаа үндсэн шалтгаан нь хүний сэтгэл доторх тэр таагүй, тухгүй, аз жаргалгүй хүнд хэцүү тэр мэдрэмжүүд байдаг гэсэн үг. Учир нь донтуулагчид дандаа хүнд допамин зэрэг аз жаргалын даавар гормоныг богино хугацаанд ямар ч хүчин чармаалтгүйгээр үүсгэх ийм нөлөөг үзүүлдэг буюу бид сэтгэлээ засахын тулд сая дээр дурдсан бүх донтуулагч зүйлсийг хэрэгэлдэг гэсэн үг. Тэгэхээр донтолтын ард байдаг нэг ойлголт нь хүний бие нөхцөлдөх гэдэг нэг ойлголт байгаа. Үүнийг англи хэлэн дээр болохоор conditioning гэж нэрлэдэг байгаа. Body conditioning гэж тэ. Тэгэхээр хүнд гинтийн цочир таагүй үйл явдал тохиолдох ч юм уу. Үнэхээр таагүй хүнтэй уулзаж учрах, бидний амьдралд таагүй хүн орж ирэх, хүсээгүй нөхцөл байдал үүсэх зэрэг үед яадгийн гэхээр бидний тарих яг тэр болж байгаа хурц тод үйл явдал мэдрүүлж байгаа тэр үйл явдлыг эсвэл тэр хүнийг яг кино мэт бүр киноноос ч илүү боддоор тэгээ өнгөтэй, дуутай, дүрстэй, үнэртэй, намттай төрүүлсэн мэдрэмжтэй ингээ хүний тарих бичээд авчдаг. Яг л кино мэт 5D кино мэт те. Тэнгуутаа тэр үйл явдлаас хойш яадгийн гэхээр бид нэр болоод өнгөрсөн баг тэр цагаас нь хойш тэр минутаас нь хойш бид нэр тэр үйл явдлыг дахин бодоод яг ингээ киноны хайс ингэж эргүүлж гүйлгэж байгаа юм шиг байнга ингэж өөртөө ирэхэд сануулж идэг гэсэн үг. Өөрийн ухаангүйгээр үнийг хийж идэг. Магадгүй өглөө босоод хоолоо идэх гээд явахдаа хувцас өмсөж явахдаа шүдэ угааж явахдаа ажил руу явж явахдаа тэр бүхэл ажиллаа хийж явахдаа хүртэл бид нэр энэ зүйлийг ингээд сэтгэлийн хамухар, санааны хамухар дахин бодоод ингээд яг тэр таагүй үйл явдлыг эргэн дурсаад ижидэг гэсэн үг. Гэтэл сая хэллээ шүү дээ, эдгээр үйл явдал нь зүгээр л тархинд ингээд бодол төдий эргэлддэггүй. Эсвэргээр бид нэр түүнийг бодох бүрт яг тэр үйл явдал болж буй мэт тэр тухайн үйл явдал болж байгаа хагшин бидний биед төржсэн тэр таагүй мэдрэмжүүд нь хүний биед эргэн дурсах бүрт
бас л өөрөө ирэхгүй мэдрэгчээдэг гэсэн үг. За жишээлбэл тэр нэг гомдлын халууд өрсдөө гэсэн мэдрэмж ч юм уу. Зүрх нь хурдан хурдан цохилсон, бачимдсан тэр мэдрэмж нь яг тэр үед нь дахиад ингээд эргэн бодох тоолонд нь хүнд ингээд мэдрэгдээд ижидэг гэсэн үг. Энэ мэтчлэн хүн амьдрал тохиолдсон том жижиг хүнд хэцүү асуудлуудаа тархиндаа энэ мэтчлээ яг кино шиг гүн бат хадгалж аваад байнга бодож мэдэрсээр байгаад нэг л мэтгэд бидний биеийн эс энэ сөрөг мэдрэмжийн цаана үүсдэг даавар гормон химийн үйлдвэрлэлд дасал болоод эхэлдэг. Тэгээд явандаа эс нь яадгийн гэхээр үүнийг хүнээс нэхэлж эхэлдэг гэсэн үг. Нөгөө зүйлээ бодооч, нөгөөтгөө мэдрээч гэдэг нөгөө даавар гормон үйлдвэрлэч гэх тэ. Үр дүнд нь том жижиг альва зүйлсээс одоо ингээд сөрөг зүйлийг л олоод харчдаг тийм хүн болчихно. Нөгөө дандаа муу юм бодсараа нэг л мэтгэд дандаа муу юм бодчихдаг. Өөрийн ухаангүй ингээд хэрэгтэй хэрэггүй болсон болоогүй те. Хүний өөрийн ингээд бүх муу юм хам чимээ бодоо явж идэг болчихдог гэсэн. Тэгээд ойр тойрондын сөрөг зүйл байхгүй жирийн одоо ингээд ганцаараа сууж яасан ингэжсэн тэгжсэн байсан ч гэсэн орчин нөхцөл хамаагүй одоо яах юм гэхээр хүн энэ муу зүйлсүүдээ ботсоор агаад ой санамжинд нь гүн бат суугаад тэгээ зүгээр л өнөөх танил нөгөө дотн ой санамжаа эргэн сөхөх байдлаар л нөгөө таагүй бодол мэдрэмжийн тойрогонд хүн ороод эхэлдэг. Нөгөө хамстер вил гэдэг штеп нөгөө хулганы юм тойрог гэд тэрэн шиг ингээ өөрийн мэдлгүүл яг босоод боддог цагтаа боддог юмнуудаа бодоол сөрөг мэдрэмжээ мэдрээл уурлал уцаарлал гомдол ингээд өөрөө ухаангүй явж яадаг болчдөг гэсэн үг. Гэхдээ ямар ч тэнэг хүн байсан одоо бидтэй ямар ч өөртөө хайргүй ямар ч тэнэг хүн байсан ухамсартайгаар бол ингэж муухай сөрөг бодол мэдрэмжийн юм тойрогт орё гэж хүсэхгүй шүү дээ. Бид дандаа үүнийг ухамсаргүйгээр хийдэг. Тэгээд ухамсаргүй байх тусмаа л бидний сэтгэл тогтворгүй, хяналтгүй, өөрийн ухаангүй байдаг буюу бид өөрийн ухаангүйгээр одоо дандаа сөрөг зүйл дээр төвлөрж яадаг гэсэн. Тэгэхээр үүнийг шинжлэх ухаан нотолдог те. Нөгөө хүн өдөрт 60-аас 70 мянган бодол бодож байна гэдэг. Гэтэл үүний 60-аас 80% нь сөрөг байна гэж аахгүй энэ бодоод байгаа бодлуудынх нь. Тэгэхээр чи эн чин дундаж тоо штэ тий. Үүнээс илүү сөрөг боддог нь байгаа. За бүр үүнээс бага сөрөгд боддог нь байгаа. Гэхдээ энэ илүү болон бага нь арай нэг хувь хэмжээний хувьд бага гэсэн үг тий. За тэгэхээр ер нь бол ингээ хүн төрөлхтөн өөрийн ухаангүй амьдарч байгаа нь хамгийн том асуудал бөгөөд ингэж явах үедээ бид нэр 60-аас 80% та сөрөг бодол бодоо явж байдаг гэсэн үг. За тэгэхээр нөгөө онцын юм шалтгаан байхгүй ч гэсэн байнга таагүй бодол бодоод мэдрэмж мэдрээд сэтгэл санаа ингээд тавгүй тухгүй хүнд хэцүү ингээд байгаад энэ зүйлийг бодож мэдрээд авах тусмаа бид нар яг нэг юм байнга дэлбэрэхэд бэлэн хизээч дэлбэрэхэд бэлэн нэг юм тесрэх бөмбөг шиг зан ааштай болчдөг шүү дээ. Гаднаас нь харахад гайгүй байсан ч гэсэн дотроо жижигхэн сажигхэн юмнаас унтууцаал уурлал таагүй мэдрээл байж идэг ч байдаг ч юм уу те ийм болчдөг. За тэгээд яг одоо энэ бол нөгөө нэг хүнийг биеийг нь кондишн болгох буюу бие ингээд эсийн гаднах хүлээ авуугууртаа энэ стресс, энэ кортизол, адреналин ч юм уу энэ стрессээс үүсэх даавар гормоны энэ нөгөө нэг даавар гормоныг хүлээ авдаг тэр хүлээ аваагаараа өөрчилчдөг гэсэн байхгүй. Тэгэхээр эс сүлдээ бүр ингээд байнга стрессийн даавар гормонд нүдүүлсээр байгаад түүнийг хүлээж авахтаа дүлий ч юм уу. За дээрэс нэмээд байнга юм стрессийн даавар гормон нүдүүлсээр авах сүлдээ нөгөөтгөө биднээс нэхэж хилдэг болдог гэсэн. Тэгээд энэ даавар гормоно стрессийн даавар гормоно нэхэж хилдэг үе нь ямар үед хамгийн тод мэдрэгдэг вэ гэхээр буюу одоо бидний ингээд донтолтын тэр цаад хүнд хэцүү одоо ингээд гоё сэтгэлээ засмаар болгоод идэг те сэтгэл хэцүү болгоод идэг хамгийн хүнд хэцүү үе нь хизээ юм гэхээр ганцаараа байх үед эсвэл онцгой хийх зүйл байхгүй үед те ажил төрөл байхгүй эсвэл нэг юм орой болоод ингээд бүх юм намж юм болдсон шүү дээ хүүхдүүд унтаач юм уу те гэр бүлийнхаа унтаач гэдэг юм ингээд намж юм болоод амарч тайвшраад юу ч хийхгүй суу эсвэл ингээд сууж явах үед те эсвэл ингээд орондоо ороод унтий даа гэд ингээд хөвтгöd цогцоо зайгүй таагүй зүйлсүүд бодогдож мэдрэгдэж эхэлдэг гэсэн үг. Энэ үед бол хүн ингээд нөгөө ухамсаргүй цогцоо зайгүй таагүй юмнуудаа бодож мэдрээ. Тэгээд тэр
таагүй санамжтай уялдаатай мэдрэмжүүд нь араасаа орж ирээл тэр намаа тэгжээс энэ намаа ингэсэн тэгэхэд тэр ингэсэн би ингэж алдсан ингэсэн тэгсэн ч гэдэг юм ингээд үргэлжлүүлээл зогсоо зайгүй өөрийн ухамсаргүй бодоо тэгээд нэг л мэдхэд маш муухай мэдрэмжтэйгээр ингээд гав ганцаархнаа сууждаг байхгүй. За яг энэ үед хүн яадгийн гэхээр босоод сэтгэлээ засах зүйлсийг өөрийн ухаангүй хайж эхэлдэг. Магадгүй өмнө нь нэг удаа яг юм хүнд хэцүү байдалд ороход бид нэрийг нөгөө сэтгэлийг засдаг нөгөө арх ч юм уу, тамхи ч юм уу, хар тамхи ч юм уу те эсвэл порнографи ч юм уу, солонгос сериал ч юм уу одоо өөр юу гэдгийг те тэр донтуулагч зүйлсүүд бид нэрийг нэг удаа засаад өгсөн бол тэр дотор сайхан болгоод байдаг тэр зүйлээ бид нэр яг энэ хүнд хэцүү оргиж байгаа ганцаараа хийцгүй ч юм уу, орой унтахгаас ч юм уу байж байгаа тэр үедээ бид нэр өөрийн ухаангүйгээр хийгээд тэгээд анхаарлаа тэр хүнд хэцүү мэдрэмжүүд, хүнд хэцүү ой санамжаасаа холдуулаад сэтгэлээ сайхан засаж аваад тэгээ сайн нэг юм тайвшраад унтдаг ч юм уу, сайн нэг юм ингээд тайвшраад оройг ингээд дуусгадаг ч юм уу нэг тийм байдлаар эсвэл ганцаараа байгаа тэр үеэ ингээд өнгөрөөдөг ч юм уу яг тийм байдлаар энэ сэтгэл засах гэж бид энэ донтуулагчдыг хэрэгэлдэг гэсэн үг. Тэгэхээр явж те донтолтын жинхэнэ шалтгаан бол за агаарын бохирдлын тийм одоо стресс гэж хэлж байгаа ч гэсэн яг үүндээ бидний гүнд байгаа энэ сэтгэлийн шарах, сэтгэлийн зовлон бол донтолтын жинхэнэ цаа шалтгаан байх нэ. Энэ утгаар нь харуул донтолт бол сэтгэлийн өвчин. Биеийн өвчнийг бид эм уугаад тариад бүр болохгүй бол нөгөө мэс засал энтер хийлгээд тайрч огтлоод ингээд эмчлээд байна штэ. Гэтэл сэтгэл гэдэг юм зүйл чинь харагдахгүй учраас бид сэтгэлээ засах арга чарга хайгаад байгаа нь л өөрөө донтуулагчд автаад байгаа буюу донтоод байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ донтолтоо сэтгэлээ эмчлэх гэж бид нарын хайж байгаа арга чарга байхгүй. Энэ бол хайр дуцсны өвчин яг шулуухан хэлэхэд бол. За тэгээд нөгөө энэ хавраас би сайн нөгөө ингээд дотроос донтолт яриг атгаад байсан гэд хэлсэн шүү дээ. Тэгээд үүнээс хойш нөгөө сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв буюу Смутийн тэр YouTube суваг дээрээс хүмүүсийн нөгөө бичлэгүүдийг ингээд буцаагаад үзээ те тэр талаар нэлээд судалж ирсэн. Тэгээд тэр үед нэг юм тэр нөгөө Смутийн суваг дээр ингээд архин донцоо хар тамхинд донцсон маш олон хүмүүсийн бичлэг байдаг л та. Тэгээд саяхан би нэг тийм 20 эдхэн настай хар тамхинд донцоо охины бичлэгийг үзсэн байхгүй бүр яг энэ юутай холбоотой подкаст холбоотой. Дээрээс нэмээд ингээд тэр нөгөө ертөнц төсөлгээд ойрын үедээс YouTube суваг дээр нэг суваг гарч ирээд байгаа хар тамхиг ялан дисэн хүмүүсийн яриаг оруулдаг. За тэгээ энэ мэтчлээ ингээд судлаад ахаар надад нэг л зүйл их тодорхой байгаад байгаа байхгүй. Хар тамхинд орсон гэж байгаа өсвөр насныхан бол аав ээж нь завгүй гэр бүл нь салсан ч юм уу хайр дутсан маш их ганцаардаг байсан хараа хяналттай байхгүй буюу ер нь бол энэ хайр халамж анхаарал халуун дулаан энэ гэр бүлийн ойр дотн харилцаа дутсан ийм хүмүүс байгаад идэх юм байна. За тэгээ нөгөө Смутийн пэйжин дээр нөгөө 10 настайгаас хар тамхинд донцсон 20 гаруй насны охины яриа сонсон гэсэн штэ. Тэр дэ хэлж байгаа хгүй ганцаараа биш юм баг 10 гаруй хүүхэд анх ингээд хар тамхи хамт нийлээд ингээд найзлаад эхэлж исэн гэж аахгүй. Тэгээд тэд нэр ингээд нэг удаа тойрч суугаад өөрснийхөө амьдралыг ярьсан байна л та. Тэгсэн чинь дандаа гэр бүл салсан ч юм уу аав ээж нь ажил мөнгө гээд ингээд хүүхдэд тоож хаахардгүй. За тэгээд эсвэл бүр аав ээжгүй ч юм уу ингээд дандаа юм нөгөө нэг хайр халамж дутсан хүүхдүүд байсан гэж аахгүй. Тэр охин өөрийнхөө амаар хэлж байгаа. Тэгээд нөгөө охин чинь ингэж аахгүй бид нэр инээлдээд бид нар чинь гологцсон хүүхдүүд юм байна гэд хоорондоо яриад инээлдчихсэн гэж аахгүй. Тэгээд бас та бүхэн санаж байгаа бол нөгөө би Анугийн армийн албан хаагч төгөлдөр гээд нэг залуутай яриасан. Тэр үед нөгөө Америкт нэг хиллэг байдаг гээд төгөлдөр хэлжсэн байхгүй. Тэр нь юу юм гэхээр solution for addiction is connection буюу Америкт юу гэж ярьдгийг гэхээр донтолтын шийдэл нь холбоо харилцаа гэж хэлдэг гэж байгаа байхгүй. Энэ нь юу гэсэн үг юм гэхээр зүгээр л нэг юм холбоо харилцаа биш. Хүн ингээд нөгөө донтолтын цаад жинхэнэ шалтгаан чинь сэтгэлийн өвчин гэдэг штэ. Тэнгуут хүн сэтгэл нь өвтгöd очоод чин үннээ уудлаад ярилцаад өөрийгөө ойлгуулад хуваалцаж чаддаг буюу тийм утга учиртай холбоо харилцаа хүнийг энэ донтолтоос сэргийлдэг. Донтолтоос гаргаж ирдэг, донтолтоос авардаг зүйл юм байна гэдгийг бол ерөнхийдөө ингээд ойлгосон байдаг юм аа. За тэгээд донтолтын жинхэнэ шалтгаан бол энэ ахна байна. Тэгвэл донтолтоос хэрхэн гарах вэ? Ямар арга чарга байна вэ гэж байна тий. Энэ донтол чинь зөвхөн хар таймаг айрах ч юм уу юм мөрөдөө тоглоом ч юм уу ноцтой зүйлс биш тий. Үгүй зүгээр л нэг юм уцаа маажаад болдоггүй.
Тэг ингээл орой болохоор чимээгүй болохоор ганцаараа болохоор гар нь уц руугаа яваад уцаа маажаал хэрэгтэй хэрэггүй хавж ив хэрүүл урал үзээл ингээд стресстэй дийдэг ч юм уу те. Эсвэл ингээд болохгүй хэрэггүй гэж мэдсээр байж тэр ингээд солонгос драма үзээд хамаг цагаа үрээд идэх ч юм уу. Тэгэхээр үндсэндээ бол донтолтоос гарахын тулд бид нэр дотоод болон гадаад орчин нөхцөлийг давах хэрэгтэй байдаг. За үүнийгээ тайлбарлаж өгье. Дотоод орчин нөхцөл гэдэг нь тэр стрессийн даавар гормон, химийн үйлдвэрлэлийн донтолтыг давах тухай ярьж байгаа байхгүй юу? Түрүүн хэлсэнтэй хүний бие ингээд байнга үйлдвэрлэгдэж орж ирээд байгаа даавар гормоныг сайн муу гэж ялахгүйгээр зүгээр л ингээд тэр даавар гормон тэр химийн үйлдвэрлэлд зориулаад эсн ингээд өөрийнхөө гаднах хүлээн аваагаараа хүртэл ингээд тохируулцдаг гэж байгаа байхгүй тэр даавар гормон тохируулаад. Тэгээд яваандаа тэр хүнээс тэр даавар гормоныг биеийнх нь нийт эсн өөрөө нэхэж эхэлдэг гэсэн үг. Магадгүй те өглөө болгон гараад 8-9 цагийн хооронд төгжрээд стресстэй байж агаад хэдэн сараар ч юм уу хэдэн 7 хоногоор яг ингээ авчингууд яах юм гэхээр 9 цагт гараад стресстгүй байсан ч гэсэн ягаад ч юм яарч сандраал ягаад ч нэг л юм айж төвшөөж байгаа юм шиг нэг юм сонирн болоод ингээд хүмүүс өөрийн мэдлгүй ингээд дотор нэг сони мэдрэгдээд идэг гэж хэлээд байдаг шүү дээ. Өөрийн мэдлгүй ингээд таагүй болоод идэг. Тэнгуут одоо нөгөө биений үе жан гэр хөөе 8 болчлоо, цагчин болчлоо, нөгөө гашуу юм өгөөч юм уу те. Эсвэл нөгөө нэг чихэрлэг нөгөө юм өгөөч. Тэр бол биеийн эдис бол түүнийг стресс гэж мэдэхгүй, уур гэж мэдэхгүй, үзэн ядалт гэж мэдэхгүй, хүлэн одоо юу гэж мэдэхгүй байгаа те. Буруутгал гэж мэдэхгүй зүгээр л нэг тийм гашуун амттай ч юм уу чихэртэй амттай ч юм уу ингээд хэлбэрчлуулаад ойлгох юм бол ингээд тогтоогоод авчдаг. Тэгээд тэр даавар гормоноо тэр цагтаа өгөхгүй болохоор яах юм гэхээр одоо тэр даавар гормон хэрэгтэй байгаа учраас түүнийг үйлдвэрлэхийн тулд эргээгээд бие нь тархиндаа нөлөөлж эхэлдэг гэсэн үг. Ой санамжаас нь яг тэр даавар гормоныг үйлдвэрлэдэг ой санамжийг нь сануулж гаргаж ирээд бодуулаад ингээд яг эргээгээд бидний бодолд нөлөөлж эхэлдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр донтолтыг давахын тулд бид нэр яах ёстой юм гэхээр биеэ бүр ингээд маш сайн ажиглаж түүнтэй танилцаж авах ёстой. Биднийг хамгийн ихээр тэр нөгөө нэг зовоогоод байгаа стресстүүлээд байгаа тэр ой санамж чинь юу юм? Яг түүнийг ингээд бодохоор бид нэр яг ингээд араас нь юу гэж үргэлжлүүлж боддгийг. За тэгээд тэр бодлуудыг бодохоор бид ямар ааш хариу үйлдэл гаргаад байдгийг, ямар реакц үзүүлээд байдгийг, тэрнийхээ араас юу мэдэрдгийг гих мэтчлэн хүн ингээд өөрийгөө ингээд яг юм арга техниктэйгээр шат дараатаагаар таньж авах хэрэгтэй байхгүй. Үүнийг нөгөө нэг метакогнишн гэж доктор Жо багш хэлдэг. Мета танин мэдхгүй, метакогнишн буюу манай тархиа өөрчлөхийн үүнийг сэргэг ухамсар гэж нэрлэдэг. Өөрийгөө хөндлөнгөөс нь ажиглаж таних чадвар. Энэ чадварыг суулгаад авахар хүн донтолтод хүргээд байгаа тэр нэг юм сет юм бодол мэдрэмж ааш авир нэг юм байгаа шүү дээ тий. Өөрөө ухамсаргүй хийчдэг тэр зүйл. Тэр сетийг таниад авахар яадгийн гэхлээр энэ биохимийн дотоодын одоо энэ химийн үйлдвэрлэл эхлэхээс нь ч өмнө эхлэлийн цэг дээр нь өөрийгөө барьж аваад өөрчилждэг байхгүй. Ингээд дараагийн буруу зүрх алхам хийхээс өмнө өөрийгөө зогсоож чадна гэсэн үг. Тэгээ энэ бол дан ганцхан те донтолтыг давах арга гэхээс илүү хүн зүгээр өөрийгөө өөрчлөхийн тулд угаасаа яг энэ зүйлийг хийх хэрэгтэй байдаг. Метакогнишн гэдэг зүйл дээр үндэслэж буюу сэргэг ухамсар гэдэг зүйл дээр үндэслэж бид хүн өөрийгөө өөрчилдөг. Ааш зангаа өөрчлөх, өөрийн ухамсаргүй гаргаад идэх тэр буруу үг үйлдэл шийдвэрүүдээ болох, зогсоох, засах. За тэгээд нөгөө нэг юм сонин биеийн үйлдэл хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Түүнийгээ засах. Өөрийн мэдгүй амнаасаа сонин үг унгаачдаг хүмүүсээ бол түүнийгээ засах гэх мэтчлэн ер нь хүн өөрчлөлт хийхийн тулд ашиглах гол зүйл нь метакогнишн буюу сэргэг ухамсар байгаа. Тэгээ үүнийг бид нэр тархиа өөрчлөлт сургалтаараа яг шинжлэх ухааны судалгаа нотлохоо арга аргачлалд үндэслээд бид нэр үүн дээр суралцдаг гэсэн. За нэгдүгээр дотоод орчин нөхцөлийг давах хэрэгтэй. Дараагийн давах ёстой зүйл нь гадаад орчин нөхцөлийг давах. Энэ нь юу гэсэн үг юм гэхээр гадаад орчин нөхцөл гэдэгт нь бидний эргэн тойронд байгаа хүмүүс, эдэлж хэрглэж байгаа бүх эд зүйлс, гар утас, компьютер одоо гэдгийн тэр зовлон те жаргал бидний өнгөрсөн тохиолдсон үйл явдлууд, ирээдүйн тэр нөгөө санаа зовлон гих мэтчлийн цаг хугацаа гих мэтчлэн бүх энэ гадаад орчинд байгаа бидний энэ гадна талд байгаа бүх зүйлсийг бидний гадаад орчин гэж нэрлэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ
гадаад орчноос бид нэр өдөр тутам одоо аваад байгаа нөлөөлөл нь эргээд бидний дотоод орчин болох бодол мэдрэмжинд бас нөлөөлж идэг гэсэн үг. Тэгэхээр бид эдгээр зүйлстэй үүсгэсэн харилцаагаа ойлгох хэрэгтэй болдог. Мета танин мэдхүү буй сэргэх ухамсарыг бас л энэ гадаад орчноо ажиглаж таньж түүнийг ойлгоход хэрэглэнэ. Гадаад орчноо даван туулахын тулд хүн өөрийн ирээдүйн амьдрал түүний дүр төрхийг тодорхой болгох ёстой байдаг. Тэгээд тэр ирээдүйн дүр төрх нь дэндүү чухал, түүнд хүрэхийн тулд хүн хичээж өөрийгөө ялан дийлэх тэр хүчийг тэр ирээдүйн дүр төрх, ирээдүйн амьдралын тэр хүсэл эрмэлзлээс авах хэрэгтэй байхгүй юу? Үүнийг доктор Жо багш Vision of the Future гэж ярьдаг. Түрүүн тэр нөгөө нэг Симүтэд нөгөө нэг 10 гаруй жил харт амхинд онцсон гэдэг нөгөө нэг Симүтийн YouTube дээр нөгөө нэг бичлэг байсан гэж ярьжсэн шүү дээ. Тэр харт амхинд онцсон охин ингэж хэлж байгаа байхгүй юу? Энэ яриан дээр үүнийг тодорхой хэлдэг. Нөгөө анх харуула харт амхинд орсон гэдгсэн шүү дээ, тий. Тэгээ тэр 10 найзаас нь тий шоронд ороод энэ 10 найзуудаа баг бүгдийг нь алдчихлаа гэж байгаа байхгүй юу? Тэгээ анх аруулаа эхэлж байхдаа нэг харт амигцтай л айгу кул юм шиг үеийнхэн дундаасаа айгу өөр юм шиг те бид нэр өөр хүмүүс бид нэр кул хүмүүс юм шиг ингээд нийлээл харт амиг татаал үеийнхнийгээ лузер энтер гэж шоглол явдаг байсан чи яасан гэсэн нөгөө 10 найзууд нь шоронд орохнороо ингээд баг дуусчихна гэж аахгүй. Тэгээд энэ охин юуг олж харсан бэ гэхээр яг энэ хിവэрээ энэ бодисыг хэрэглээд байвал миний амьдрал хаа хүрч дуусах юм бэ гэдг нь тодорхой болчихлоо гэж аахгүй. Гэтэл нөгөө эсрэгээрээ тухайн үед лүүзергээ шаалдаг байсан, донтолтод автаагүй байсан үеийнх нь охтууд яасан гэхээр сурж боловсрол, их сургууль сураал, ажил төрөлд ороод гэр бүл зохиогоод үр хүүхдээ болоод явчихсан. Тэнгуут би ийм амьдралаар амьдрмааргүй байна. Би ийм амьдралаар амьдрмаар байгаа учраас би харт амхинаас гармаар байна гэд тэр охин нүрээ нууж байгаа Симүтийн YouTube суваг дээр амьдралаа ярьж байгаа хгүй тий. Тэгэхээр ирээдүйн энэ дүр төрх ирээдүйн амьдралыг тодорхой болгох нь ийм чухал ач холбогдолтой байх нь. Хүн яг ийм юмн дээр дөрөөлөл ийм юмтай байгаа цагтаа л би өөрчлөгдмөр байна гэдэг. Тэг чин сэтгэлээсээ түүнийгээ хүсдэг нөгөө you mean it гэдэг штэ тий. I mean it гэдэг яг тэгдэг гэсэн. Тэнгуут энэ ертөнц төсөл гээд бас нөгөө миний яриадсан тэр YouTube дээр ингээд тэр оролцож байгаа рэперүүд дандаа л одоо рэпер урлагийнхан л ороод байгаа юм л та. Тэгээд тэр хүмүүс яаж харт амхинаас гарч чадсан бэ гэж асуухаар бүгдөө л би ирээдүйд яаж амьдрахаа тодорхой болгож харж чадсан гэж ярьж байгаа байхгүй тий. Тэнгуут нөгөө би ийм ажил хийн, ийм цомог гаргана, хүмүүст ингэж хүрнэ, ингэж нөлөөлнө гэд ингээд тэр ирээдүйн дүр төрх ирээдүйн амьдралаа тодорхой болгочоор тэр хүмүүс л дахиж бүр ингээ хэрэглээч гэж бодохгүй. Түүнээс бүр ингээ би дахиж өстэй энэ наснда тэрийг амсахгүй түүнийг дахиж хэрэглэхгүй гэж яриад явж байгаа байхгүй. Тэгэхээр биднийг энэ гадаад дотоод ямар ч нөхцөл байдлаас гэтлгэж түүнийг ялан дийлэх хүч өгдөг зүйл нь өөрөө хүний тэр амьдрий гэсэн хүсэл тэмүүлэл тэр гал эрмэлзэл нь тэр vision of the future нөхгүй. Үүнгүүгээр хүн өөрийгөө огт өөрчилж чаддгүй бөгөөд хүч нь хүрдэггүй төсвөр төвчээр нь түүний ард гартал хүрдэггүй гэсэн. Зүгээр би нөгөө заавал донтолт гэхгүй зүгээр хүн зан аашаа өөрчлөгээд ирж байгаа хүмүүс ч гэсэнтэй ингээ харж байхад би өөртөө үнэхээр ийм баймааргүй байна. Би нөхөртөө ингэж харьцмааргүй байна. Би өөр хүүхдүүдтэй ингэж харьцмааргүй байна. Би найз нөхөртөөгөө ажлынхан дундаа ийм баймааргүй байна гэд ингээд те. Би ийм юм мэдэрч амьдрмааргүй байна гэд ингээд чин сэтгэлээсээ шийдээд хүсээд хүрээд ирсэн хүмүүс яадаг вэ гэхээр маш хурдан өөрчлөлтийг гаргадаг. Ердөө л инг тэггээл хилээл чин сэтгэлээсээ ингээд өөр дээрээ шууд хийгээл цаг гаргаал өөртөө тулж ажиллаад үнэтэйгээр нүүр тулаад ингээл энэ хүмүүс тэр сэтгэл зүй асуудлаас гараа авчдаг. Тэр ааш авраа өөрчилж чаддаг. Тэгэхээр тэр хүний сэтгэлийн хүч хүнийг донтолтоос нь гарганаа. Өөр юм гаргаж чадахгүй. Тэгэхээр үүнийг зөв аргаар өөртөө таниулаад тодорхой болгоод тэр голын хатгаас гэж нэрлэдэг санжуу, ирээдүйн төр төрх гэж нэрлэдэг санжуу тэр зүйлийг нь зааж чиглүүлж туслах ажлыг бидний тархин өөрчлөлтөөр хийдэг гэсэн. Тэгээд бид ингэж дотоод гадаад орчноо яалж чадвал сая донтолтыг ялдаг байхын, сая хүн өөрийгөө өөрчилж чаддаг байхын. Гэхдээ миний анзаарч байгаагаар одоо хүчтэй донтолтууд жишээ нь бол айрхинд хүчтэй орсон ч юм уу, мөрөөдө тоглоомонд гүн орсон ч юм уу, харт амхинд орсон зэргийн тохиолдолд бол энэ ганцхан энэ донтогч хүний хүчээр гарах гэхээс илүү нь бол нэг гэр бүлийн тэр нөгөө нэг тэр одоо гэр бүлийн нөгөө одоо юм сэргэг ухамсартай байх гэр бүлэрээ хувь хүнийг бүрчлэн зорилготой байгаас гадна эргээгээд гэр бүлийн тэр хамтын зорилгоо тодорхойж түүний төлөө хамтаа зүтгэх нь маш чухал ингэж
одоо харагдаж яг ингэж надад ойлгогдож эхэлж байгаа. Жишээ нь харт амхинд орсон өсвөр үеийнхнийг нөгөө аав ээж нь ингээд аав ээжд нь тэгж хэлдэг гэж аахгүй. Одоо насан туршдаа энэ хүүхдүүдээ байн хараа хяналттай амьдруулах хэрэгтэй гэж одоо нөгөө эмнэлгөө зөвлөдөг гэж аахгүй. Гэтэл хэний ч эцэг их мөнх амьдрахгүй гэдгийг бид нар бүгд мэднэ шүү дээ. Хинч хэний хажууд 24/7 байж чадахгүй. Тэгэхээр тэр донтогчийг хэн 24/7 хянаж чадах вэ гэвэл тухайн хүн өөрөө донтолтыг өдөөж байгаа тэр бодлоод, үйлдэл, мэдрэмжээ 24/7 өөрөө хянаж, болиулж, өөрчилж тэр метакогнишн буюу сэргэг ухамсараараа өөрөө өмнөөс гэтлэж чадах байхгүй, өөр хинж чадахгүй. Гэр бүлийн одоо гишүүд бусад хүмүүс нь харин яах юм гэхээр тэднийг дэмжиж, хамтдаа хичээж, хамтдаа сэргэг ухамсартай байж дахиж тэр хүнээ ингээд тавиад туучихгүй хүн шиг байхыг хичээжээж үүнээс гарна гэсэн үг байхгүй. За тэрс маа өсвөр насны хүүхдүүд энэ төр бол бүр одоо нөгөө яагаад тэгэхээр энэ өсвөр насны хүүхдүүд чинь нөгөө frontal lobe буюу хүний яг шийдвэр гаргах тэр нөгөө одоо ийм ухамсартай шийдвэр гаргах тэр үйл ажиллагааг хариуцдаг тарих нь 25 нас хүрчээж хүнийх бүрэн одоо нөгөө ургаж дуустдаг гэж байгаа байхгүй. Гэтэл энэ 10 хэдэн настай харт амхинд орсон хүүхдүүд чинь ингэ тэр frontal lobe нь ургаж амжааг байгаа. Хүний тарих нь ард талаасаа урагш нь ургаждаг. Тэр frontal lobe нь яг энэ урд духны ард хэсэгт байдаг байхгүй. Тэгэхээр ийм хүүхдүүд чинь нөгөө амьдралаа яг тодорхой олж хараад түүний хадлаа хичээгээ зүтгээд ингэн ихлээр чинь жоо хэцүү байдаг. Тийм учраас энэ өсвөр насны одоо энэ донтогчдыг бол яах юм гэхээр хүүхэд өөрөөс гадна гэр бүл нь хамтдаа хичээх хэрэгтэй болдог гэсэн үг. Гэхдээ хичээхдээ яах юм гэхээр тэр хүүхдийг хян цагдаад ингээ хэрэгтэн шиг, гэмтэн шиг, ялтан шиг байлгах биш яах юм гэхээр энэ сэргэг ухамсартай байх буюу метакогнишн гэдэг юм гэр бүлээрээ суралцаад гэр бүлээрээ үнийг хамтдаа хийж явна гэсэн үг байхгүй. За тэгээ одоо донтолтыг даван туулсан хүн ямар байдаг талаар буюу одоо подкастын сүүлийн хэсэг рүү оръё. За би өөрийнхөө жишээгээр ярил л да. Би өөрөө алкоголонд нэлээд донтсон нэгэн байсан. 7 хоногт бараг 2-3 удаа нэг 1-2 лаз пив уучдаг ч юм уу те. Эсвэл ингээд 1-2 хундаг вино ингээд уучдаг байсан. Зүгээр л гэртээ ч юм уу. Эсвэл заримдаа ажлынхантайгаа нийлээ шоудад гардаг. Ер нь бол ажлынхантайгаа 7 хоногт тогтмол нэг удаа шоудаж гарна. Түүний хажуугаар 1-2 удаа 7 хоногт ажлын өдрүүдийн орой өөрөө гэртээ уудаг болсон гэсэн. Тэгээд одоо энэ донтогчтой хамгийн гол шинж чанар нь юу юм гэхээр би яг тухайн үед гэж уудаг байхдаа дэлгүүрийн лангууны хажуугаар алкогольны тасгийн хажуугаар зүгээр өнгөрч чадахгүй ингээд шүүс баг арааны ингээд шүүс хасгараад байгаа юм шиг шүүс гоожоод тэгээд тэр алкоголыг авахгүй өнгөрч чадахгүй тэг яг юм сэтгэлээ засах зорилгоор давтамжтайгаар уудаг болсон байсан. Тэгээд дээр аргаар нөгөө ингээд өөртөө 2-3 жил ажиллаад нэг мэдсэн чинь нөгөө дэлгүүрийн лангууны хажуугаар явхдаа алкогол ингээд хараа шүүс гоожхгүй гэртээ нөгөө хөргөгч энтрээ арх нөгөө нэг юуны нөгөө нэг арх алкогольны зүйлсээр тэнгэлж тавихаа болцсон. Тэгээ сэтгэл засах ямар шаардлагагүй аз жаргалтай ганцаараа бол хэдэн цаг минут ингээд чимээгүй сууж чаддаг, хийцгүй сууж чаддаг, тийм аз жаргалтай сууж чаддаг, тийм хөнгөө хөгжилтэй болцсон мэт те. Тэгэд энэ харт амх мөрийтэй тоглоом бол арай өөр байх. Гэхдээ одоо ингээд хаяа нэг найз нөхдөйгөө уулзах үед бол би ингээд нөгөө алкогол хэрэглэхгүй байдаг л та энэ чинь баяр ёслолно ингэн тэгнэ те. Гэхдээ энэ одоо нөгөө энэ үед хэрэглэх алкогол бол миний донтож хэрэглэдэг байснаас их өөр. Тэр нь юу юм гэхээр нэгдүгээр ингэж улаарч шүлс гоожож уухансан гарын орё гэж хүн амьтан дуудахаа байсан те. Тэгээд сэтгэлээ засах гэж биш одоо энэ баяр хөөр тэмдэглэлт үйл явдал ийм тиймнүүдаа тэмдэглэж жаргалтай үйл агшнаа тэмдэглэх гэж одоо үнийг хэрэгэлдэг болсон гэх юм уу. Тэгээд тийм учраас нөө ухаанаа алдаж хэмжээгээ хэтрүүлж эсвэл нөгөө айрхан унгуудаа уйлж унжиж элдв стресс бухимдлаа гаргах маргах ямар ч хэрэгцээ шаардлагагүй болж байгаа байхгүй. Уусан ч гэсэн сайхан күүлээрээ аз жаргалтайгаараа тэгээд нэг хэтрүүлэхгүй ч юм эсвэл за яг ингээд жоохон хэтрүүлээд уусан байсан ч гэсэн нөгөө донтож ингэж шүлс гоожж тогтмол ухаа болцсон гэсэн. Яг харт амх мөрийтэй тоглоом үед бол өөр байх. Одоо миний одоо эргээгээд ингээд алкогол хэрглэж гэн гэдэг шиг энэ зүйл дээр бол хэрглэж болохгүй байх те. Гэхдээ л ямар ч байсан энэ донтолтын ард хүн бүрэн гарахаараа яадаг юм гэхээр хүн ингээд шүлс гоожоод хорхооцоод түүнийг ингээд хэрэглээ гэдээ дотроос ингээд хатгаад
Тэг ингээд тогтмол ийм ойрхон хэрэглэгээ болчдгоо л гэсэн үг. За тэгэхээр өөрийн бас ингээд бас олон хүний сэтгэл зүйтэй ажиллаад бясалгал заагаа тий энэ чинь манайх чинь бас бясалгал гэхэд тархины дасгалжуул түүний хөгжлийн сургалт байхгүй. Тэг ингээ ойлгосон зүйлсээ та бүхэнтэйгээ маш энгийн үг хэллэгээр ярьж тайлбарлахыг хичээлээ. Тэгээд энэ бол ингээ 25 оны хавраас хойш ингээ миний дотроос яар гэд ингээ хатгаад үнэхээр амар заяа үзүүлэхгүй байсан юм сэдв. Тэгээд ойрын үеийн донтолтын асуудал үнэхээр хурц тавигдаад нийтээрээ бүр ингээ тий залуу үе маань тэр чигээрээ ингээд алга болчих гээд байгаа учраас тий ганцхан хар тамхи биш шүү дээ, ганцхан мөрөөдөө тоглоом биш шүү дээ, арих одоо энэ вейп гэл байна. Тэгэхээр ингэх гээд байгаа учраас сэтгэл өвдөөдөөс учраас ингээд яаж иж агаад хичнээн ярмааргүй хүнд хэцүү байсан ч гэсэн ингээд ярьчлаа. Тэгээ энэ хүртлэн сонсоод дуусгасан та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдэнд нь сэтгэлийн амар амгалан хүсье. Ингээд подкастын хамт дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.